За Дорн аймгийн доторын газрын хамт олон бид 2022 оноос эхлэн үндэсний бичгээ одоо сэргээн судлах ур чадвараа нэмэгдүүлэх ажлыг үш тааруул зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн 2023 он гэхэд 60 телевизээс одоо бэлтгэн гаргадаг үндэсний бичгийн цуврал хичээлүүд төр тулгуурлаж ажлаа арга хэмжээгээ ол зохион байгуулсан. 7 хоног бүрийн нэг өдрийг үндэсний бичгээ одоо сэргээн судлах цагийг одоо гаргаж мөн үндэсний өв соёлоо одоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор үндэсний хувцас өмсөх ийм ажлуудыг бол хийж гүйцэтгэж байсан. Мөн одоо тухайн 7 хоногт хамт олоноо тэргүүлж одоо судалсан, сэргээн судалсан идэвхтэй байсан албаагчтай хамт олонныхаа самбар дээр ингэж байршуулах ажлыг бол зохион байгуулж байсан. Ер нь бол үндэсний бичгийн хүрээнд одоо зохион байгуулагдж байгаа аймаг орон нутгийн уралдаануудад бол манай хамт олон идэвхтэй оролцдог уран бичлэгийн уралдаан цуврал одоо хурд уншлагын уралдаан бол оролцож байсан. 2023 онд боловсрол шинж ухааны газар болон 60 телевизийн хамтран одоо зарласан уралдаанд манай хамт олон одоо багаараа байгууллагаараа оролцож дэд байранд ингэж шалгарч байсан амжилтыг бол үзүүлж байсан. Энэ жилийн хувьд буюу 2024 онд бид бүх одоо төрийн жинхэнэ албаагчдынхаа гүйцэтгэлийн төлөвлөгөөнд удирдлагын агтаамаас одоо байршуулсан нийтэд ил тод байршуулсан үндэсний бичгийн цуврал одоо сертификаттай хичээлийг судлах юм арга хэмжээг тусгаж нэгдүгээр хувилралтаа 100% ингэж судлаад үр дүнг нь бол тооцсон байгаа. Нема. Номик. Номлоо. За манайхан бүгд сайжирсан байна. Түрүү чинь 7 хоногоос бүгдээрээ уншлага маань маш сайн болсон байна. Бүгдэнд нь баяр хүргэе. Үндэсний бичгээ сэргээн судалгатай холбоотой арга хэмжээг зохион байгуулах явцад болон үр дүнг ингээ харахад бол албаагчид үндэсний бичгийнхаа хичээлийг судлахад маш их итгэх чармаалттай байдаг. Илүү нөгөө нэг бахархах омгших сэтгэл нь төрдөг. Тэгээ үндэсний хувцаараа хүртэл гоёход бол бас хамт олонны уур амьсгалт хүртэл ингэж эргээр нөлөөлдөг байгаа. За өнөөдрийн төвшөнд бол өмнөх одоо 10 жилд одоо сурсан ерөнхий бодлого сурчлалын сургууль сурсан төвшнгөө ингэж сэргээн судалж байгаа нь дараагийн одоо албан эрэг хөтлөх бэлтгэл ажлын хангад бол эерэг нөлөөтэй байна. За үндэсний бичиг соёлоо одоо түгээн дэлгэрүүлэх нь иргэн бүхний үүр байдаг. За үүнд бол манай Дорн аймгийн доторын газрын хамт олон манлайлан оролцохыг бол эрмэлздэг. Ингээд та бүхэндээ үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэхэд идэвхтэй байхыг уриалъя.